Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2024 онд 19,117 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 5.6%-аар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулсан хэрэг 55.8%-аар тус өсжээ. Сүүлийн үед захим орчинд бусдын зураг бичлэгийг тухайн хүний зөвшөөрлгүйгээр нийтлэх зөрчил түгээмэл гарах болсон. Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг дараа нь гарах үр дагаврыг ухамсарлаагүй улмаас бусдын зураг бичлэгийг захим орчинд нийтлэх зөрчил гаргах болжээ. Энэ төрлийн зөрчил үйлцэн иргэнэг зөрчлийн тухай хуулийн 6-гийн 22 дугаар зүйл зөвшөөрлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх зөрчил үйлцэнд тооцож торгох шийтгэл оногдуулдаг. За сүүлийн үед хувь хүний мэдээлэл, видео бичлэг, гэрэл зургийг зохиох эзнийхэн зөвшөөрлгүйгээр олон нийтийн захим сүлжээнд нийтэлж байгаа зөрчлүүд цөөнгөө гарах болсон. Жишээлбэл худалдаа үйлчлэгээний газраар үйлчлүүлсэн иргэн нь санаатай болон санамсаргүй байдлаар төлбөр тооцоогоо хийгүй явсны улмаас тухайн үйлчлэгээний газрын төлбөр тооцоогоо авахын тулд олон нийтийн захим сүлжээг ашиглаж зохиох эзнийхэн зөвшөөрлгүйгээр видео бичлэг, гэрэл зургийг нь захим орчинд нийтэлж байгаа зөрчлийн тухай хуулийн 622 дугаар зүйл заасан зөрчил юм аа. За дээрх тохиолдолд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандаж холбогдох хууль журмынхын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй. За иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн зөрчил холбогдохоос урьдчилан сэргийлж хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь зүйтэй байна. Зөрчлийн тухай хууль 6-гийн 22 дугаар зүйл зөвшөөрлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх зөрчил. Оршин суугчийн зөвшөөрлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийсэн бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Оршин суугчийн зөвшөөрлгүйгээр нийтийн зориулттай орон сууцнд оршин сууж байгаа айл өрхийн орох гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээл гэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрлгүйгээр бусдад үзүүлсэн эсвэл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрэхэд элтэд халтаар байршилт, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэргүй бол хүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрэхэд элтэд халтгаар байршил гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориултын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно. Иргэн бусдын хувийн мэдээлэл, зураг бичлэгийг ашиглах, зөвшөөрлгүй лайв бичлэг хийх, бусдын гэрэл зураг бичлэгийг хуулбарлан авч захим орчинд нийтлэх нь зөрчилд тооцогддог учраас энэ төрлийн зөрчил гарахгүй байхад анхаарах шаардлагатай байна.